Улсын хурлын даргын ахлах зөвлөх ламба өнөөдөр Америк нэгдсэн улсын Gilead Sciences компани шинэ зах зээл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Клиффорд Самуэль тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Америк нэгдсэн улсын Калифорни мужид байрлах Gilead Sciences компани нь хүнс эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тэрээр өөрийн компани үйлдвэрлэсэн дэлхийд дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Sofosbuvir нэртэй гепатит C вирусын эсрэг эмийн талаар танилцуулж Монгол улсад 100% хямдралтай үнээр нийлүүлэх санал тавилаа. Америк улсын зах зээл дээр 6 сарын курс хэрэглээ нь 90 мянган Америк долларын үнэтэй худалдаалагддаг тус эмийг Монгол улсын засгийн газарт $900 үнээр санал болголоо. Улсын хурлын даргын ахлах зөвлөх ламба Монгол улсад элэгний өвчлөл өндөр түвшинд байгаа энэ цаг үед гепатит C вирусын эсрэг эм Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэг хэрэгцээтэй болохыг онцолсон. Гэхдээ монголчуудын хувьд $900 гэдэг хэд үнэтэй тусна. Эхэлж үнийн асуудал ярихаас өмнө эрүүл мэндийн яамтай нэгт хамтран ажиллаж Монголын зах зээлд энэ эмийг нийлүүлэхийн тулд юуны өмнө эмийн бүртгэлд оруулах шаардлагатай. Үүний дараа эмийг хэрхэн өвчтнүүдэд хүргэх үн тариф хөнгөлтийн талаар ярилцаж болно гэсэн юм а. Уулзалтын төгсгөлд Америк нэгдсэн улсын Gilead Sciences компани шинэ зах зээл эрхэлсэн дэд ерөнхийлөгч Клиффорд Самуэль Монгол улсын засгийн газар санал болгож байгаа энэ үн бол $900 харин хувь хүнд $300 хүртэл хөнгөлөлтөө үнээр нийлүүлэх боломжтой гэдгийг илэрхийлээд хоёр тал хамтран ажиллах таатай боломж ирэх тэр цаг ойрхон байгаа гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.